Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Та бүхэн сайхан амарч байна уу? Манай ариусхан гүмүдаа нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Сараме Датсангийн Цоромб гівш Оцер Римбучи морилон ирээд байна. Дарите MB таанажиг гавго за өнөөдөр Монгол телевизийн ярилцсан орж оролцуулж байгаа явдал маш их баярлж байна. Үзэгч та бүхнийхээ үзэгч түмнийхээ одоо энэ өдрийн амгалан айлтгаад та бүхний эрүүл энх уртдаа наслахын үлзээтэй эрүүлийг өргөн дэвшүүлье гэж. Монголын 9-р богд багштайгаа бид одоо Монголын сүсгтэн олон богинохон цаг хугацаанд хамтдаа байх тийм завшаан бол олдсон. Тэгээд богд багшийн маань шав олондоо үлдээж өгсөн өв боломжлол дамжлага гэж их нандин номын тийм ариун сан хөмрөг бодвол шав номыг та голчилж өөртөө авч монголчуудаа монгол шав нартаа бас өнөөдөр түгээн дэлгэрүүлж яваа ийм одоо буянтай сайхан үлстэй яваа. Тэгэхээр богд багшийнхаа тухай ярилцлага сэдвийг сонгож авъя гэж ингэж бодож байна. Тэгэхээр хизээ Монголын 9-р богд багшид шав болж багш шав барилдаж эрдэм мэдлэгээс нь суралцаж эрхлэх тийм завшаан тохиолсон бэ. Энэ тухай түүхээ тавч танилцуулах уу? Та жодон румоч хамгийн анх бол одоо 9-р богд багштай бол 1993 онд юм гэж. 93 онд бол 9-р богд багш бол одоо хоол өдний нэг зоогонд одоо ламнар одоо энэ ламыг бол одоо өрсөн. Тэгээд тэр өдний зоогонд өргөдөж очиод явдалтаа анх одоо ламтай уулзж исэн. Тэрээс өмнө бол сайн мэддэггүй таньдгүй байсан. Тэгээд 9-р богд лам бол та уулзаад маш их өөрөө баярлсан. Яагаад баярлсан учир нь гэвэл энэ Эренбүүч энэ ламын урд төрөлтэй нь одоо 9-р богд багш бол маш их дотны номын нөхөр, номын анд байсан үед одоо энэ насандаа иргэн уулзж байгаадаа маш их сэтгэл өндөр их баяртай байсан. Тэгээд тэр үед л анх уулзсан өгч маань бол тэр юм а гэж. Тэр цагаас хойш 93 оноос хойш бол мөн дарамтлаад одоо дахин очих болгондоо 9-р богд багштай уулздаг. Тэрээр нь орж ирд одоо холбоотой болсон. Одоо очиод ингээ уулзах үед бол лам бол байнга одоо юу гэж айлддаг гэсэн хэрэг энэ жодын энэ дээдийн өвдөс дамжлага бол одоо энэ интгэхд бол одоо ганц одоо надад үлдээд байна. Өөр одоо энэ гундаалан гэдэг Эренбүүч идвэ. Тэр Эренбүүчи болохоор тэр лам маань болохоор одоо яг тэр өөрийнхөө бас мөн одоо чойрын ном голлоод хийдэд сууж байгаа учраас энэ дамжлагыг бол одоо дамжуулж одоо бас юугүй байна. Тэр одоо надад энэ дамжлага байна. Төвдөд ч гэсэн мөн одоо энэ жодын яг дээдийн өвдөс дамжлага бол ер нь тасархад хүрээд байна. Энэ бол надаас хойш ингээд энэ дамжлага ингээд дэлгэрч чадахгүй бол тасрахад үрд маш их одоо харамсалтай зүйл болох нэ гэж одоо удаа дараа бол их олон одоо над одоо айлтгаж ярьдаг байсан гэж. Тэгээд тэр үеэст бол анх ярьж байхад бол багш бол жодын өвдөс дамжлагыг би аваж хүртээ цааш нь дэлгэрүүлээд явна гэдэг тийм бодол бол ер нь төрж байгаагүй. Тэгээд маш олон удаа хэлээд нарийн тэр дээдийн өвдөс гэдэг тасрал маш их харамсалтай тасарчаар байна гэж одоо айлдсан болохоор тэгж их таалал өөрөө их тааллыг үүсгээд амтны тусад их таалал үүсгэж их одоо сэтгэл зовгонсон байдалтай олон удаа дараа айлдж исэн болохоор би одоо 98 онд багштай очиод одоо за би энэ таны энэ дээдийн өвдөс дамжлагыг чинь одоо хүртэж дамжлагыг чинь одоо авъя гэж айлтгахтал бол одоо 9-р богд багш бол тэр үед маш их баярлж исэн. Маш их одоо баярлаад тэгвэл одоо ерөөсө хоёул номоо маргаашаас эхлэе. Би одоо номоо чайлда маргааш нь би өөрөө бас энэ номын өвлгийн эзний ч болъё гэж айлтжсэн гэж бүр. Тэгээ өөрөө номоо тавиад мөн одоо өвлгийнх нь эзний бас өөрөө болно гэж тийм одоо гайхамшигтай айлдварыг маш их баясч байсан. Лам бол мөн өөр олон тийм хувилгаад лам нартай очиод за энэ 9-р богд багшийн ариун нандин жодын дээдийн өвцийн дамжлага бол тасархад хүрээд байна. Тийм учраас бол бүгдөө нийлж байгаад энэ дамжлага жүдийг бол бурхны одоо энэ дамжлага өвцийг одоо хэдүүлээ хүртье гэж бас олон лам нарт би айлтгаад тэгээд бол одоо ламын энэ дамжлагыг бол би анх одоо 98 онд одоо ингэ амжиж одоо авч ирсэн юм аа. Богд багш бол жодын ван авшиг нийт бусын нарийн өвдөс авшигийг хүртээхээс өмнө бол өөрийнх нь бодол санаанд бол ер нь одоо надад ер нь дамжуулж үлдээгээд үүнийг одоо Монгол дэлгэрүүлэе гэсэн тийм ерөөсө бодолтой байсан юм шиг байлээ өөрийнх нь бодол. Тэгээд бол хажууд нь тэрүүгээр байсан ганц нэг ойрын шавнар нь
яасан сонсож явахд бол одоо энэ ламд одоо энэ жүд дамжилгаа одоо ингээд өвлүүлээд уламжлаад энэ Монгол оронд энэ жодын авшиг өвдсийг дэлгэрүүлвэл нийт одоо Монгол оронд Монголын ард түмэн сүсгдэн олонд их одоо тустай ажтай тустай юм байна гэдгийг одоо өмнөөс өөрөө болгоосон байсан юм шиг байлаа гэж. Тэгээ ер нь бол богд огш бол бурхны шашны одоо аль чурсгалын одоо тэр ном эрдмийг төгс тэр өөрд нь 9 дугаар богд огшд бол байхгүй тийм одоо өвдөс дамжлага гэж бол байхгүй. Одоо энэ буддын шашны одоо бүх урсгалуудын тэр дээд дамжлага өвдөс тэр эрдэм бүгд одоо нарийн өвдөсүүд өөрт нь байсан. Энэ жодын одоо дамжлага энэ өвдөс бол тэр тэдгээр тэр дээдийн өвдөс дамжлагуудын нэг нь юм а гэж. Богд огшиг Монгол оронд залрахаас урд нь бол жагар молмын дамжлага, одоо ноён утгтын дамжлага гэж жодлуужингийн дамжлагууд байсан. Тэгэхээр богд огш Монголд морилж ирснээс хойш бол энэ жодлуужингийн ном бол их сайхан дэлгэрлийг олж олон сайхан шавнар, олон сайхан хүмүүс энэ зан үйлийг хийдэг, түүгээрээ бас амтны их тусыг бүтээдэг юм болсон л доо. Тэгэхээр богд огшийн дэлгэрүүлсэн энэ жодлуужингийн ном бол одоо чухам аль ёсны дамжлагаас улбаатай юм болоо гэж. 네네 다. 저 주바다시 비난다. Энэ жодын дамжлага гэдэг нь ер нь хоёр янзын дамжлага байна. Тэр бол нэг нь бол ханд нинжид, инсан нинжид гэж хоёр байна. Тэгээд энэ хоёр дамжлагын юу бол ханд нинжид нь бол бурхан багшийн үеэс дамжлага тасраагүй ингээд дамжиж явсаар байгаа ирсэн тийм нэг дамжлага нь ханд нинжидийн одоо яс дамжлага гэж. Тэр инсан нинжид бол энэ жидийн дамжлага бол манчир урахнаас одоо богд ламд дамжаад богд ламаас наашаага болболж дамжсан дамжлага нь инсан нинжид гэж. Ийм хоёр дамжлага байдаг. Тэгэхээр энэ Монголд одоо богд огшийн одоо айлцсан дамжлага гол түлхүү одоогоор бол хоёлаа байна. Тэр ханд нинжид нь ер нь илүү гололж байна. Ер нь ямар ч ер нь жодын дамжлага ханд нинжид инсан нинжид гэж энэ хоёр л дамжлага байдаг. Энэ дамжлага гэдэг бол тэр дээрээс дамжсан дамжлага нь ариун бөгөөд тасраагүй дундаа тийм ээ. Тасраагүй байх. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол тэр ажилтнууд нь буураагүй байх гэж үздэг. 9 дугаар богд огшийн дамжлага бол маш ариун юм а гэж. Дамжлага тасраагүй гэдэг нь тэрийг юус таслаагүй нэг ламаас нэг ламд яг ингээд шавшаваас ингээд дамжицсан дээдийн өвдөс тийм ээ. Тэр өвдсөн тасраагүй дамжлага нь. Мөн тэр ажилтнууд одоо буураагүй гэхээр жишээ нь нэг ламаас ингээд хүртээд тэр ажилтнуудын одоо тэр тангаргийг одоо дороотуулаагүй авч явсан гэж. Тангаргийг ариунд барьсан байх хэрэгтэй гэж. Тэр тангараг ариун бус бол тангарыг одоо дороотуулаад ариун бус байх юм бол хүний одоо амтны тусыг бүтээх амтны сэтгэл одоо тэр номыг буулгахад бол жоохон бас бэрхшээлтэй гэж. Тийм учраас бол энэ богд огшийн энэ дамжлага бол яг тэр дээдээс дамжиж ирсэн дамжлага нь тасраагүй өмнө тэр ажилтнууд буураагүй ариун. Ийм хоёр нэг нандин чухал дамжлагатай юм а гэж. Ханд нинжидийн дамжлага, гэлүгийн дамжлага гэж, шарын шишний жодлуужингийн дамжлага гэж. Энэ хоёр хоёул ингэ хосолсон. Хослоод тэр дамжлага ерөөсө тасраагүй, тэрний одоо яг дамжлага ариун ажилтнууд буураагүй. Тийм дамжлагатай. Мөн одоо 9 дугаар богд огшийн тэр дамжлагыг анхааран авах тэр одоо аргачлал, тэр өөрийн номын мөр тэдгээр бол яг тэр хуучийг дамжлагын ёсоор номын ёсчлон явж байгаа бас их гайхамшигтай. Тэгээ одоо энэ Мажиг Римбүчигийн одоо лүндэн бошгот бол байдаг. Сэвэн цагийн үест бол жодын одоо шашин гэдэг энэ жодын шашинд одоо мөн одоо жодыг одоо нэр баригч номын ёсчлонгоор биш буруугаар одоо юм бол их гарна гэсэн тийм лүндэн бошиг байдаг гэж. Тэгэхээр энэ богд огшийн дамжлагт бол зэргэмчлэн байгаа. Өөрөө тэр одоо жодын номыг ван лун авшгийг аваад хүртээд яаж хүртгийг тэгээд хүртсний дараагаар тэр уншлагыг тай дангийн хэрхэн яаж унших уу, ямар журмаа яаж бодох уу, яа бүх юм нэрсээ дистрасслан одоо зэргэмчлэн яг байж идэг гэж. Богд огш өөрөө болохоор гэлүгийн ёсны лам өөрийг нь бол Жонон Дарнадын хувилгаан гэж одоо Монголын 9 богдгийг 9 сүлэнгийн Жонон би ёсноос улбаатай гэдэг утгаар нь бол монголчууд ямар нэгэн хэмжээгээр мэддэг. Тэгэхээр богд огшийн өөрийнх нь тэр одоо хувилгаан дүрээ нэг насандаа авч байсан тэр Жонон би ёс бөгөөд тэр Жонон би ёстой холбоотой ямар нэгэн тийм өвчт дамжлагыг бас танд үлдээсэн үү? Жонон би одоо тэр нарийн нандин өвдөс авшиг
бол зөндөө бий гэж. Тэр дундаас бол энэ ханд нэмжтийн бас ордог. Энд бас мөн авч бас дамжлага бол байгаа. Ер нь бол дамжлага бол харилсан хүртсэн багшаас. Гэхдээ тэр одоо өөрийн бүх 60-ын богд багшд байсан бүх дамжлагыг бол хараахан одоо бүгдийг авах тийм одоо буян дутсан. Буян дутсны ихээр бид нь авч чадаагүй. Багшийн одоо бас лагшин жилээр ихэд гэлүү чоо гэж нэ. Тэ одоо энэ гэлүгүй ясан ч гэсэн сухаа жар згээд тэр бол одоо бас мөн 60-ын ясны тийм дамжлага байдаг гэж. Жирийн хар хүмүүс ч гэсэн энэ Жадлуужингийн номын богд багшаас ирсэн дамжлагыг ерөнхийд нь аваад ингээд бас уншаад ингээд яваад байдаг. Тэгээд одоо маш олон сайхан тийм Жадлуужинчид би цуглараад жодын их том хурал хурдаг одоо хэмжээнд хүртэл хүрсэн. Хойшоогоо хал мог буриад туваа нарч гисэн энэ номыг их сайхан эзэмшиж ингэж авч явж байгаа. Энэ номыг унших зорилго нь юу юм бэ? Хоёрдугаарт нь уншсан хойноо одоо амьтанд туслах тус нь ямар вэ? Та жодон номлын дэг гонла. Жодын ван авшиг хүртээд анхааран авлах хийснээр ямар учир ямар одоо тустай юм бэ? Яагаад их хэвтэй бэ гэвэл тийм ээ. Анхааран авлага гэдэг нь бол жодын ном уншсанаар гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ тэргүүлшгүй цагаас одоо хүртэл хүн бүгд одоо ингээл ер нь амтан бүгд зовлонтой байдаг тийм ээ. Зовлон гэлээ. Зовлон бэрхшээл болохоосоо болохгүй нийлүү их байж тээ тийм ээ. Тэгээд тэр одоо бидний одоо өдийг хүртэл зовсон зовлон тоочих юм бол тоочж баршгүй. Мөн ирээдүй зовх зовлон бодох чинь бол одоо санд баршгүй одоо байнгын зовлонтой гэдэг. Тэр зовлон зүдгүүр хаанаас ер нь гарч яана юунаас болж яана гэх юм бол тэр амин хуваа бодох буюу тэр өөрийн нөгөө өөрийнхөө сэтгэлд инкрилэн барих тийм өөрийгөө чухам өөрийгөө чухалчилж барих инкрилэн барьсан тэр одоо буруу сэтгэлээс болж л одоо тэр зовлон үүсгэж байгаа юм л гэж. Тэр жодын номыг ер нь анхааран авлагыг хийж практик хийн гэдэг нь юу юм бэ гэхээр тэр муу сэтгэл чинь өөрийн чинь тэр ганц жаргалыг чинь дайсан бол дайсагнаад байгаа тийм муу сэтгэлтэй тэмцэж тэрийг одоо тэр муу сэтгэлийг л одоо дарах тэр муу сэтгэлийг амирлуулж тэр одоо зовлон үүсгээд байгаа тэр муу сэтгэлийг чинь дарж амирлуулж тэр амар амгалантай бүтээх тэр оюуныг гаргах ийм л одоо учир шалтгааны үүднээс л энэ жодын номыг анхааран авлага хийдэг учиртай юм л да. Минимхэлэн барих энэ сэтгэлээ тэрийг одоо хориод тэрийг одоо солих дагшин нэмжийг төв дээр хэлж тэр бусдыгаа боддог тэр оюунаар сольж тэрийг нөө бусдын төлөө одоо бодох тийм сэтгэлийг үүсгэх тэрийг бодох хэрэгтэй юм. За тэгээд жодын одоо бас нийт усын тэр анхааран авлагад бол бас гол нь юу гэдэг вэ? Альва тэр өөрийнхөө би болон тэр дагуурс ч юм уу их шундаг тийм ээ. Шунд тэрэнд одоо тэрэндээ тулгуурлаад одоо их одоо шунлагдаа гарч идэг. Тэгэхээр тэр өөрийн одоо биеэсээ тэр би тэр ухаан одоо тэр хоёрыг одоо салгаад тэгин өөрийн биеэр одоо биеийн өглөгийг төгс өгч юм. Биеийн өглөгийг харамгүйгээр ингээд өгөөд ингээд ирэхээр тэр өөрд ингээд баригдаад тэр биедээ одоо шунт тажих юм болж ш тийм ээ. Тэгэхээр тэр өглөгийг одоо өглөгийн баримтыг одоо бол гүцээж байгаа юм. Тэгэхээр тэр нь болохын зэрэг яаж өгөх гэж. Зибатанда тэр сосо зуб. Тэгэхээр энд бол одоо тэр югүүзэр бяцлаглын явдал явагдчихаа. Өөрийн биеэс одоо өөрийн сүнсийг одоо тэр өөрийн бяцлагж байгаа бурхандаа одоо шингээгээд өөрийн биеийг бол өглөгийн одоо мөн чанарт хувилгаж хэмжээлж одоо тэр бяцлаглын одоо ихээр одоо тэр үлдэгдлгөө одоо жишээ нь арьс мах цус яс тэргүүднийг одоо хэмжээлж тэр бяцлагж одоо тэр бодтоод одоо хувилгаад амтнд одоо түгээлийг тэр улаан түгээлийг цагаан түгээлийг алга түгээлийг гэж энэ гурван түгээлэг байгаа юм чи. Тэр энэ гурван түгээлгийн үүднээс энэ одоо биеийн өглөгийг одоо амтнд одоо төгс өгч тэгэж одоо өглийг одоо үлдэж байна. Булгийн 60 цэн гээл явдаг тийм ээ. Тэгэж явахдаа одоо өлснө гэж хүнс авдгүй, өвдөн гэж эм авдгүй гэдэл хуучны тийм сайхан өгнүүд байдаг. Тэгээ булгийн 60 ням бүтээл их өхөрийн газар очиж бас ням бүтээл хийх гэдэг юм. Тэгэхээр энийг магадгүй тайлбарлаж ээж саяны өглөг гэдэг сэдв рүү орох байх л да. Тэрнээс биш амтнд өгнө гэхдээ зэрэг чинь одоо тухайлбал ямар амтнд вэ гэдэг. Тачдан чөг чэд чай дэжа. Тэгээд бол энэ жод лүүжингийн номхотгон юу одоо голж одоо номхотгон байт юм бол хүмүүн бусын тийм ээ. Хүмүүн бусын одоо хүнд хорлогч одоо цусан дурлагч тийм ээ. Махан дурлагч тэргүүтэн одоо хүмүүн бусын тийм одоо дээрээ тэнгэр чөтгөр гэсэн одоо тийм хэлтэй тийм байна шүү дээ. Тэдгэрийг одоо гол нь одоо номхотгох. Тэдгэрт одоо номнох тэргүүтэн номын одоо адисны луураа амирлуулах тэргүүтэн
ийм одоо гол нь бол энэ жодын ном гэдэг тийм анхаарал хандлагатай. Тэгэхээр тэр одоо 60-нд явна гэдэг бол жишээ нь нэг булаг дээр очиод чулуу авч байгаа нь одоо тэгэхээр бол орон нутгийн нэг тийм лус савдгийн ч юм. Тэрнээс нь одоо аваа тэрийг номондоо оруулаад тэр лус савдад очих ном савдаг байвал тэрийг одоо ном номдох тийм ээ номын удаагаар номж тэрийг одоо номогдох. Тэгээд тэр одоо лус савдаг тэнгэр жүтгэр амьтдад номноод тэгээд тэр өөрсөнд нь өглөг түгээл өгөөд тэгээд дараа нь ном ингээд номноод ирэхээр тэдгээр амтад амьрлаад ирэхээр тэр чинь одоо тэр орон даяар тэр хүнд одоо хорлол их юм байхгүй болж байгаа юм. Тэр шалтгаан зарим хүний өвчний шалтгаан байдаг. Хүн өвдлөө өвдлөө янз бүрийн одоо гай барцдын шалтгаан лусын хорлол лус савдгийн одоо юу байна гэд тэгдэг штэ. Тэдгээр зүйлүүд чинь бол одоо энэ жодын ном анхааран авлага авах 60-нд явах эдгээр чинь бол одоо тэдгээрт одоо номыг номж тэнд одоо өглөгийг түгээснээр уйдаа ач тус болж байгаа. Тэгээд энэ тэнгэрч үдгэрийн тэр дэрэг одоо нэг одоо тэр хүмүүн бусын тэр хорлогчд тэр номын агаараар тусыг бүтээх юм бол 100 гэлэнд одоо өглөг өгснөөс илүү одоо буян болно гэж үздэг гэж. Тэгэхээр тэр нэг л тэр одоо тэр хүмүүн бусын хорлогч амтныг номхруулсан байхад тэр чинь маш олон амтнд одоо хорлолыг буцаасан. Амир сүмд тус тэр амтны тусууд хийчих юм гэж. Тэгэхээр энийг бол энэ жодын ном гэдэг бол ялгаатай нь үл. Одоо жодын номын гол одоо номогдох нь бол хүмүүн бусын амт гэж шүү дээ. Тэр нь тийм гэж. Богд огш моолж ирээ тэгээд ингэж 60-нд одоо гаргаад инхнэр бас мөн ач тус нь бол одоо бодиттой бас одоо гарч илэрж байгаа ч тохиолдол байна гэж. Азрын бүж багш бол өвөр хангаал 60-нд анхны 60-ыг гаргасан Монголд. Тэгээ өвөр хангаад 60-нд гаргасан анхны жил бол гандуу байсан газар бороо хорж зарим ширгсэн булга хүртэл одоо ахаад одоо сэргэж болгон сэргэжсэн. Түүнээс дараалаад бол нэлээд хитэн одоо газар аймаг руу бол манай 60-нд одоо гарч байгаа улсууд бол гараад яваад ирж байна. Бүгд л бол одоо бид нар бол одоо сонсоход бол одоо ширгсэн булгууд одоо буцаа сэргэж байна. Бороо хор илвэг сайхан орж байна. Өвс ногоо сайхан ургаж байна. Тэг үлзий бусын юм амирлж бас үлзий тэмбэрэлтэй юм их гарлаа гэсэн. Тэр одоо тэр нутгийн одоо иргэд нутгийн сүсэгтэн олон хүртэл одоо ирж тэрийг одоо ингээд хийлж биднэрт ярьж идэг. Тэгэхээр тэр бол зүгээр одоо бидний нүдэнд харагдаж бидэнд сонсогдож байгаа бодиттой нэг жишээ нь бол тэр шүү дээ гэж. Урд одоо социализмын үед чөтгөр гэж юу вэ гэж нэг хүн нөгөөгөөс асууж гин. Тэгсэн нөгөөх хүн одоо ардын засгийн жилүүдэд эрс хорогдсон нэг зүйлийн амтныг хэлнэ гэж ингэж хэлсэн гэж тэр үед чинь нөгөө шашингүй үзэлтэй бурхан ч байхгүй буг чөтгөрч байхгүй гэж ингэж үздэг байсан цаг бий тийм ээ. Тэгээд шашин шүтэх эрх чөлөөтэй боллоо. Хэн юугаа шүтэх нь одоо тухайн хүний эрх чөлөөний тухай асуудал болж хувирлаа. Гэтэл чин над руу нэг охин уцтаад ингэж асууж исэн л да. Бушуухан шиг одоо удган болохгүй болвол одоо болохгүй гэр орноос чинь хүн өгөх юм байна. Та ч өөрөө одоо эрүүл мэнд чинь доголдох юм байна. Яаралтай удган болоо гэж одоо ингэж хэлээд байна. Нэрээч болохгүй бол үнэхээр намайг нэг юм ороогоо одоо ингэж ёс бусын юм зүүдэнд ордог, бие өвддөг, хямардаг одоо ийм болчлоо. Би болохоор өөрөө бол одоо удган болчмооргүй байна. Тэгээд ийм нөхцөл би одоо яах вэ? Та нэг ламд намайг нэг хэлж өгөөч гэж нэг ийм үзэгч охин надад уцчихсан. Тэгэхээр та тийм хүмүүсэд хандаж юу гэж хэлэх вэ? Тэр нь одоо мэдгүй бөө болохгүй өхөн бөө болвол өгөхгүй гэсэн тийм юм бол байхгүй хаа гэж. Тийм болж арайч одоо тийм бол байхгүй. Тэр бөөд одоо яа тийм одоо тийм бас хорлдог тийм байдаг ч юм уу болохгүй бол тийм ээ. Тийм зүг юм байж магадгүй юм гэж. Гэхдээ тэрнээс одоо айгаад би одоо бөө болохгүй гэж тэрнээс бол одоо айхвал шаардлага байхгүй гэж. Тэрнийхээ оронд харин хэрвээ өөрт чинь тийм янз бүрийн тийм нэг одоо үнэхээр болохгүй бол өөрөө байж чадахгүй юм уу сэтгэл санаа айгүй өргөөд сэтгэлийн одоо тийм атгыг үүсээд ивэл жод тавил хэрэгтэй. Жодын ном ихлээд уншуулах хэрэгтэй. Тэгээд энэ жод тавил гэдэг чинь жод тавихаар бол тэр амтан бүх тэр мөн одоо тэр хорлогч амтны чинь хүртэл их нэгүүлсэнгүйгээр одоо ирэхэн турааж байгаа юм гэж. Их нэгүүлсэнгүй ирэхэн турааж байгаа. Их нэгүүлсэнгүй нинжиг бяцлагж байгаа. Тэр чинь тэгэхээр одоо жишээ нь одоо энэ дэлхийд даяхан ч гэсэн одоо инх 50 байдал чинь бүгд одоо дэлхийд даяараа инх 50 байвал хүн болгон 50 амгалан байна шүү дээ. Тэнтэй л адилхан шүү дээ гэж. Тэгэхээр одоо тэр буцаагт хорлоод байгаа амтныг ч амирлуулад их нэгүүлсэн их нэгүүлсэнгүүд бол ерөөсө одоо хураагдахгүй гэж байхгүй гэж. Тэрний ирэхээр л одоо амирлуулах хэрэгтэй гэж.
Тэгэхээр тэнд бол одоо асархуу нэгүүлсэх нинжийн сэтгэл бодож чадвал нинжийн сэтгэл баслах хэрэгтэй. Бодож чаддаг хүн бол одоо жодыг ном уншуулах хэрэгтэй. Тэгэн тэйорэ датэн. Лам багш нар бол одоо их ирдэг гэж байна. Сэтгэл санаа одоо баг галзуурах га одоо би өөр хин бийд юм оршоод ч юм уу тийм одоо юу болохгүй бол болохгүй гэсэн тиймэрхүү юм ирдэг. Тэрийг бол би бол ер нь өөрийн хувийн зүгээс ойшоож авч үздэг гэж. Тэгээ жишээ нь бол одоо тэр хүн одоо Христос шашинтай байсан ч гэл имлэг явна. Бөөгийн шашинтай байсан тэр өвдгөр имлэг явна. Бурхны шашинтай байсан ч имлэг явна өвдөх юм бэл гэж. Энэ ямар шашинтай байх нь бол үл хамаарна. Энэ хүн өвдөх, сэтгэл хямрах, сэтгэлийн атгах үүсэх. Энэ юунаас болж ийм бол хамгийн гол нь юу юм бэ гэвэл үүлийн үр. Тэр үүлийн үр гэдэг юм боловсрал гарч ирээд тэр хүн өвдөх, зовох, өөр өөрийн тэр өвчин чинь тэрнээсээ илэрж байгаа болохоос заавал нэг тийм шашинд орж иж тэр өвдөхгүй, ийм шашинтан болол өвдөхгүй гэсэн юм бол тэр бол байхгүй асуудлаа гэж. Хэлэнц нүглээ намжлаад үүлийн үрийг одоо нэмгэлэх талын юмыг л өөрөө бодож тэрийг л одоо гол төлхөө хийнэ гэхээс гол аль нэг шашинд орсноороо тэр хүний үйл үр нэмгэлтэйг өвдөхгүй болно гэдэг бол бас тэр өрөөсгөл асуудал. Тэр бол би тэрийг бол нэг тийм голчилж үздэг. Хамгийн гол хүний үйл шүү дээ, үүлийн үр гэж. Хүн жишээ нь одоо тэр хүн намайг одоо хорлоод байна ч юм уу тийм ээ. Энэ одоо хорлоо гэдэг ч юм уу. Тэгж болох юм тэрний эсрэг харин тэр хүний их нэгүүлсэнгүй сэтгэлээр одоо бодож тэр хүнд харин тэр хүний одоо сэтгэлийн үндэс нь ариусгах болтгоо гэж ерөөл тавьж залрах ёстой маа. Тэр хүнийг өрөвдөж инхрийлэх хэрэгтэй. Тэр хүнийг нинжин сэтгэлээр инэрх хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө тэр хүн хэрвээ энэ хүнийг одоо хорлыг гэж тэр хүн буцаад ингээд бодож ивэл тэр өөрөө нүгэл хилэн цураагаад хилэн цураасаар тэр хилэнцийнхаа тэр ураасны үрээр яах вэ? Тэр хүн зовлон дунчих. Энд бид тэр зовлон хайхтар үйл хураагаад тэр зовлон дунж ш. Тэгэхээр тэр хүн одоо энэ бодлоосаа салж тийм ээ зөв ойлгож энэ хүний сэтгэл үндэсэнд нь одоо тэр байгаа тэр хорын сэтгэл нь арилж тэр амар амралтанд байгуултгоо гэж тэр нь одоо харин тэрэнд одоо их нэгүүлсэнгүй сэтгэлийг бодож залбирж өрөөх ёстой маа гэж. Тэгэхгүй бол тэр хажуугийн тийм хорын сэтгэл бодвол буцаа тэр чинь зүгээр өөрөөдөө л хорлож байгаа болохоос бусдыг хорлох нь бол хараахан ер нь өрөөсгөл талтай бусдыг бол багтаа хорлно гэж байна. Өөрийгөө хорлоод байгаа маа гэж. Тэгэхээр тэрэнд бол илүү их тэр нинжин сэтгэлийг бодож бясалгах хэрэгтэй байдаг гэж. Бас нэг зүйлийг бас хүн анхаарч яах вэ юу юм гэхээр нэг хүн нэг хүнийг за би энийг нэг дийлчих юмсан тийм ээ зодчих юмсан гэж бодож ивэл нөгөө хүн тэр боломжийг хараад байж итэл тийм ээ ямар боломжтой үед нь би энийг зодно гэж бодож итэл нөгөө хүн харин арх хууцсан явж ивэл араас нь очиод зодчиход маш амархан тэр өөрөө тэр боломжийн нүгээр гаргаад өчөж байгаа. Тэрүүнтэй адилхан надад тийм ч юм хөрчүүдээ сэжиг гэдэг шүү дээ бас тийм сэжиглж атгалах. Тэгч тэрнээс боллоо. Энээс боллоо би одоо өвдөх нь үгүй тэгж хорлогдлоо шүү гэдэг ч юм уу. Тэр бодлоосоо болоо тэр бодлыг ингэж бодохоор нөгөө хүмүүс бас нөгөө хорлогч байгаа амтан хорлогч амтны яг нэг өгөөш нь болоод өгчөж байгаа жишээ. Амархан тэр хорлцоод тэр нөгөө өөрийн сэтгэл байх нь шүү дээ. Сэжигийн сэтгэл, тэр атгахын сэтгэл гарсан л тэн дээр тулгуурлаад тэгээд энд хорлогдчих. Тэгэхээр тэр хүн өөрөө тэр сэтгэлээс тэр атгах тэр сэжигийн тэр сэтгэлийг бол өсч хэрэггүй маа гэж. Хүн одоо татхахаараа юмыг бодож ургуулна бодсоор байтал альва тэр буруу зүйлийг бас босгодог шиг хүн одоо жишээ нь одоо хажуудаа сууж байгаа хүнийг энэ хүн уурлаад байна. Яагаад уурлж ийм нэг өөрт нь сэтгэл энэ хийвгүй хөдлөл юм уу чанга шидээд л байх юм. Үгүй л их муухан хараад байна ч юм уу. Тэр байга байдал нь ер нь л их муухай ууртай намайг л үзээ ядаад байна гэд ч юм уу. Тэгэж бодсоор байгаа нөгөө тэгэж тэр нөгөө хүн уурлаагүй багт тэрийг ингээ ууртаа болгож өөрөө хараад тэгээд тэрнээсээ болоод хүний харьцаа одоо жишээлбэл эвгүй харьцаа үүсгэх юм уу. Тэрнээс өөрөө бурууддаг шиг тэгээд хүний намдгийн атгахын тэр сэжигийн сэтгэл гэдэг бол яг тийм одоо яг л тэрийг үүсэж дандаа тэгж буруу. Тэгэхээр тэр атгахын тэр нуу сэжигийн сэтгэл бол хэрэггүй маа гэж. Төрөний нөгөө танд руу ярьсан тэр эмхтэй ч гэсэн мөн адил хүнийг нэг гимтээ энэ ууралж ийн гэж бодоод ингээд атгах сэжгээр ингэж бодсоор гоод тэр хүнийг ууртаа болоо харждаг шиг хүн одоо би бөөгөхгүй хүнгээд яа гэдэг чинь бас л өөрийгөө хитрхи их чагнаал ингээд одоо сэжиглэл бодоод би тэгээд ах шиг байна үгэл бие чагнаад ч юм ингээд бодоод байвал бас тийм одоо атгахынхаа үүднээс тийм болсон байж магадгүй маа гэж. Хинэлэтэй сосон намдог мамбу шодог гэрээс. Бурханч сэтгэлээс, буугч сэтгэлээс, буй бүхэн бүгд сэтгэлээсээ гэж нэг тийм манай Ноён хотгийн айлдсан сайхан шүлгийн мөр байдаг. Судар тарны ном гэж ярьдаг. Жодлуужингийн ном маань энэ судар тарныхаа номны чухам аль үйлд нь хамаардаг юм бэ? Та жадан дандаа тэр жод бол судар тарны хоёулаа хосолсон юм а гэж. Судар тарны нуус тарны ясанд орсон ч бай, судрын ясны ч юм бай.
өөрөө их даруу төлөв те даруу байх гэдэг бол хамгийн чухал гэж. Тэгэхээр ямар ч одоо содри ясны ч юм тарны ясны ч юм тэр омогрох тийм ээ өөрийгөө их одоо дээгүүр тавьж үзэх ч юм уу одоо тийм үзэл бол хилэнц шүү дээ. Хилэнц нүгэл болно шүү дээ гэж. Жод молом гэж хурал жил болгон болдгоо гэж. Тэгэхээр богд огшийн болоод одоо таны шавнар хэр олон ийм жодлүүжингийн шавтай болвоо. Жодын авшиг нийт болон нийт тусын гэж хоёр байдаг. Тэгэхээр богд огшийн шавнартай нийтийн одоо авшигтай хүрсэн шавнар бол хэдэн мянга бол байгаа баха гэж. Нийт усынх нь гэхээр 300 гэдэг богд огшийн. Тэгээ минийх бол бүр бага 100 гэж. 100 хэдхэн шавнар бий. Би одоо яг өөрөө тоолж мэдэхгүй гэж. Хичнээн босны мэдэхгүй маа гэж. Жод молмын номын одоо том хурлын зорилго нь тухайлбал юу вэ? Жод молыг бол богд огш анхан одоо өөрөө одоо жил болгон хурахыг эхлүүлсэн тийм ээ. Жил бүр жодын ерөөл хурах энэ одоо ямар учиртай бэ гэвэл урд одоо энэ социализмын үед ч юм уу тийм ээ. Монгол оронд их олон хүн хилмигдсэн тийм ээ. Мөн одоо дайнд ч олон хүн үргэлжсэн байдаг тийм ээ. Тэгээд тэр хилмигдээд тэр одоо цаг усаар амиа алдаад хөнөөлгөөд тийм ээ. Тэгж байгаа тэр хүн чинь бол тэр сэтгэлийн атгах айдас ихтэй өгч байгаа юм л да гэж тийм ээ. Өнгөрөхдөө тэр их сэтгэлээс их айдас үдстэй тэгээд өнгөрөхөр чинь тэгээд төрөл нь бол сайн төрлийг авч чаддгүй. Тэр төрөл нь одоо жишээ нь одоо бас зарим нь бол тэр зан ч юм уу одоо хүмүүн бусын хорлох амтэнч болох тэргүүтэн дээр янз бүр байдаг гэж. Тэгээд тэрнээсээ үүдээд бол одоо сайн муугаар нөлөөлөх тийм нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ жодын ерөөлгөө хурснаар тэр номын одоо агаар тэр номын авшиг тэр номын айдастай тэр номын хүчээр тийм ээ бол тэр хүмүүн бусын тэдгээр амьтад нь амирлж гítэлж тийм ээ тэр төрлөө сайн төрөл олоогүй амьтдыг гítэлгээд сайн төрлөд нь одоо сайн зэйн төрүүлэх гэдэг бол. За хоёрдугаар тэр хоорондын мөн одоо тэр биеийг дүрсэгүй одоо мөн одоо тэр хүнд орлогч тийм ээ тэнгэр чөтгөр гэж ярьдаг тан дэрээ гэл ярьдаг мөн тэдгээр амьтад хоорондоо бас мөн тэдгээр нь хямраад ингээ ирэхээр тэр байгаа орон нутгийн хүн ард хоорондоо хямралдах өвчин зовлон гаргах тэргүүтэн бас тийм шалтгаан болдог шүү дээ. Тэднийг намирлуулад ирэхээр энэ орон нутагт сайхан үлзий дэлгэрээ тийм үлзий бус юм арилаад үлзий бус нь амирлаад ирэхээр сайхан үлзий буйн дэлгэрээд тэгээд ирэхээр тэр хүн ард хоорондоо эвнэгдэлтэй орон нутагт одоо ган зудгүй сайхан болох нь үлзийтэй л одоо юм бүхэн дэлгэрхийн уг шалтгааныг бий болгож байгаа юм шүү дээ гэж. Сүүлд одоо Монгол оронд бол газар хөндөж хөдөлгөөх ухах байгаль орчинтойгоо бас зүү бас харьцах явдалж гарч байна. Тэгэхээр чин тэнд чин тэр тухайн орны савдаг тийм ээ орны эзэн орны тэнгэргээл байдаг тэдгээрийг хямарснаас болж одоо бас үлзий ус юм гарах тийм байдаг гэж энэ жодын ер бол орсноо тэдгээрийг амарлуулж тэдгээрийг одоо амарлуулдаг. Тэгэхээр одоо манай Жардсанд явсан улсууд бол бас их зарим нэг ирээд ярьдаг гэж бодиттой харлаа гэж ийм дүрстэй амтан байна. Тэгээд ингэж ирээд тэглээ би инглээ гэд бүр зарим нь айсан зарим нь яахаа мэдсэнгөө гэсэн ч юм уу. Тэгээд тийм янз бүр үзэгддэг зарим улсуудад нь бол гэж. Тэгэхээр тэр чинь бол бид нь үдэнд үзэгдэхгүй бол байхгүй гэж бодох хэрэггүй. Тэгэхээр бас тэр чинь бас тийм амьтад бол бас байгаа үстэй гэж. Жилд нэг удаа болдог энэ жод молмын их хөрөөлөөр хэр олон хүмүүс ирж хорхол сүүлийн үед бол энэ жодын ерөөлд бол одоо хүмүүс сүсгтэн олон ч одоо ихэрдэг болж байна гэж. Тэгээ надлан бол тэр одоо хорж байгаа хурлын дуган бол дүүрж ийсэн. Би бол тэр улсууд ирсэн улсууд сүсгтэн олон ч гэсэн дараа нь ирээд ярьж яхна энэ хуралд ингэж сууснаар бол бас надад өөрчлөлт гарч байна. Өөр тех тустай мэдэгдэж байна гэж их олон хүн ярьдаг л дээ гэж. Тэгэхээр өөрөө одоо жилийн заслагаар монголчууд бас хийлгээд идэг. Тэгэхээр энэ жод молмын хуруулаа, жод молмын даган байсаар ингэвэл бас өөрөө жилийн засал хийлгэж чадахгүй юм гэсэн жилийн засал бас болох юм байгаа юм шүү гэж. Тэгээд жод уншдаг улсууд нь 70, 80, зарим үедээ 160 ч юм уу тэгэл янз бүр ирдэг гэж. Тэгэхээр энэ жил их хизээ хаана болох вэ? Энэ жилийн гандан тэгчлийн хийдийн гунгаач хөлн татсанд болох байхаа бас. Эдэн болж исэн. Тэгээд 11 сарын
23-наас эхлэх байх. 7 хоног хүрнэ одоо энэ хурлаа. Чойрын 6 их татсан гэж одоо тэгээд Сера хийдийн бүтцэд Сераж, Сераме гэж хоёр татсан байдгаа гэж. Тэгээд та Сераме татсангийн цорон гівш гэж юм цолтой лам. Римбучи бас хуйлгаан. Тэгэхээр та энэ өөрийнхөө урд төрлийн тухайд өөрийнхөө тухайд жаахан товч танилцуулах уу? Бан ханчин гэдэг ламын төрлөөс одоо үүдэлтэй. Тэрнээс одоо танд улбаалаад бан ханчин годсор гэж. Тэгээ тийм лам байсан гэж. Тэгээ тэр бол одоо жирэн бүчигийн үеэс. Тэгээ жирэн бүчи богд ламын одоо 8 шавийн одоо жанчун бомба гэж бас нэг шавийн болдорч байсан. Тэгээд дараагаар бол энэ Серами татсан байгуулсан. Тэгээд энэ урд дахь төрлүүд нь бол их одоо айц жанлуутай их том гавьяатай ламдар байсан байлээ гэж. Өмнөх одоо оцор ламнар одоо төрүүд бол өнгөрсний дараа бол заавал биеийн дээр нэг бурхны дүр одоо бурхан гарч идэг тийм байдаг байсан гэсэн. Надад л аахгүй хаа гэж. Тэр өнгөрсний дараа тэр гавлын ингээд Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Та бүхэн сайхан амарч байна уу? Манай Ариусхан Гүмүда нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Сераме татсангийн цоорон гівш Оцор Римбучи морилон ирээд байна. За өнөөдөр Монгол телевизийн ярилцсан орж оролцуулж байгаа явдал маш их баярлж байна. Үзэгч та бүхнийхээ үзэгч түмнийхээ одоо энэ өдрийн амгалан айлтгаад та бүхний эрүүл энх уртдаа наслахын үлзээтэй эрүүлийг өргөн дэвшүүлье гэж. Монголын 9-р богд багштайгаа бид одоо Монголын сүсгтэн олон богинохон цаг хугацаанд хамтдаа байх тийм завшаан бол олдсон. Тэгээд богд багшийн маань шав олондоо үлдээж өгсөн өв уламжлал дамжлага гэж их нандин номын тийм ариун сан хөмрөг бодвол шав авч монголчуудаа монгол шавнартаа бас өнөөдөр түгээн дэлгэрүүлж яваа ийм одоо буянтай сайхан үлстэй яваа. Тэгэхээр богд багшийнхаа тухай ярилцлага сэдвийг сонгож авъя гэж ингэж бодож байна. Тэгэхээр хизээ Монголын 9-р богд багшид шав болж багш шав барилдаж эрдэм мэдлэгээс нь суралцаж эрхлэх тийм завшаан тохиолсон бэ. Энэ тухай түүхээ тавч танилцуулах уу? Та жидон румоч хамгийн анх бол одоо 9-р богд багштай бол 1993 онд юм гэж. 93 онд бол 9-р богд багш бол одоо хоол өдний нэг зоогонд одоо энэ ламыг бол одоо урьсан. Тэгээд тэр өдний зоогонд урагдаж очиод явдалтаа анх одоо ламтай уулзж исэн. Тэрээс өмнө бол сайн мэддэггүй таньдгүй байсан. Тэгээд 9-р богд лам бол энэтэй уулзаад маш их өөрөө баярлсан. Яагаад баярлсан учир нь гэвэл энэ Эренбүч энэ ламын урд төрөлтэй нь одоо 9-р богд багш бол маш их дотны номын нөхөр, номын анд байсан үед одоо энэ насандаа иргэн уулзж байгаадаа маш их сэтгэл өндөр их баяртай байсан. Тэгээд тэр үед л анх уулзсан өч маань бол тэр юм а гэж. Тэр цагаас хойш 93 оноос хойш бол мөн дарамтлаад одоо дахин очих болгондоо 9-р богд багштай уулздаг. Тэрээр нь орж ирд одоо холбоотой болсон. Одоо очиод ингээ уулзах үед бол лам бол байнга одоо юу гэж айлддаг гэсэн хэрэг энэ жодын энэ дээдийн өвдөс дамжлага бол одоо энэ энтгэгд бол одоо ганц одоо надад үлдээд байна. Өөр одоо энэ гундаалан гэдэг Эренбүчид би тэр Эренбүчи болохоор тэр лам маань болохоор одоо яг тэр өөрийнхөө бас мөн одоо чойрын ном голлоод хийдэд сууж байгаа учраас энэ дамжлагыг бол одоо дамжуулж одоо бас юугүй байна. Тэр одоо надад энэ дамжлага байна. Төвдөд ч гэсэн мөн одоо энэ жодын яг дээдийн өвдөс дамжлага бол ер нь тасархад хүрээд байна. Энэ бол надаас хойш бол энэ дамжлага ингээд дэлгэрч чадахгүй бол тасрахад үрж маш их одоо харамсалтай зүйл болох нэ гэж одоо удаа дараа бол их олон одоо над одоо айлтгаж ярьдаг байсан гэж. Тэгээ тэр үеэст бол анх ярьж байхад бол багш бол жодын өвдөс дамжлагыг би авч хүртээ цааш нь дэлгэрүүлээд явна гэдэг тийм бодол бол ер нь төрж байгаагүй. Тэгээ маш олон одоо хилээд нарийн тэр дээдийн өвдөс гэж тасрахад маш их харамсалтай тасарчаар байна гэж яг одоо айлдсан болохоор тэгж их таалал өөрөө их
тааллыг үүсгээд амтны тусад их таалал үүсгэж их одоо сэтгэл зовгонсон байдалтай олон удаадараа айлдж исэн болохоор би одоо 98 онд багштай очоод одоо за би энэ таны энэ дээдийн өвдөс дамжлагыг чинь одоо хүртэж дамжлагыг чинь одоо авъя гэж айлтгахтал бол одоо 9 дугаар баг тогшвол тэр үед маш их баярлж исэн. Маш их одоо баярлаад тэгвэл одоо ерөөсө хоёул номоо маргаашаас эхлэе. Би одоо номоо айлда маргааш нь би өөрөө бас энэ номын өвлгийн эзний ч болъё гэж айлдж исэн гэж бүр. Тэгээ өөрөө номоо тавиад мөн одоо өвлгийнх нь эзний бас өөрөө болно гэж тийм одоо гайхамшигтай айл дэргээл маш их баясч байсан. Лам бол мөн өөр олон тийм хувилгаад лам нартай очоод за энэ 9 дугаар богд өгшийн ариун нандин жодын дээдийн өвцийн дамжлага бол тасархад хүрээд байна. Тийм учраас бол бүгдөө нийлж байгаад энэ дамжлага жүдийг бол морхны одоо энэ дамжлага өвцийг одоо хэдүүлээ хүртье гэж бас олон лам нарт би айлтгаад тэгээд бол одоо ламын энэ дамжлагыг бол би анх одоо 98 онд одоо ингэ амжиж одоо авч ирсэн юм аа. Богд огшол бол жодын ван авшиг нийт бусын нарийн өвдөс авшигийг хүртээхээс өмнө бол өөрийнх нь бодол санаанд бол ер нь одоо надад ер нь дамжуулж үлдээгээд үүнийг одоо Монгол дэлгэрүүлэе гэсэн тийм ерөөсө бодолтой байсан юм шиг байлээ өөрийнх нь бодол. Тэгээд бол хажууд нь тэрүүгээр байсан ганц нэг ойрын шавнар нь яасан сонсож явахд бол одоо энэ ламд одоо энэ жүд дамжилгаа одоо ингээд өвлүүлээд уламжлаад энэ Монгол оронд энэ жодын авшиг өвдөсийг дэлгэрүүлвэл нийт одоо Монгол оронд Монголын ард түмэн сүсгтэн олонд их одоо тустай ажтай тустай юм байна гэдгийг одоо өмнөөс өөрөө болгоосон байсан юм шиг байлаа гэж. Тэгээ ер нь бол богд огш бол бурхны шашны одоо аль чурсгалын одоо тэр ном эрдмийг төгс тэр өөрд нь 9 дугаар богд огшд бол байхгүй тийм одоо өвдөс дамжлага гэж бол байхгүй. Одоо энэ буддын шашны одоо бүх урсгалуудын тэр дээд дамжлага өвдөс тэр эрдэм бүгд одоо нарийн өвдөсүүд өөрт нь байсан. Энэ жодын одоо дамжлага энэ өвдөс бол тэр тэдгээр тэр дээдийн өвдөс дамжлагуудын нэг нь юм а гэж. Богд огшиг Монгол оронд залрахаас урд нь бол жагар молмын дамжлага, одоо ноён утгтын дамжлага гэж жодлуужингийн дамжлагууд байсан. Тэгэхээр богд огш Монголд морилж ирснээс хойш бол энэ жодлуужингийн ном бол их сайхан дэлгэрлийг олж олон сайхан шавнар, олон сайхан хүмүүс энэ зан үйлийг хийдэг, түүгээрээ бас амтны их тусыг бүтээдэг юм болсон л доо. Тэгэхээр богд огшийн дэлгэрүүлсэн энэ жодлуужингийн ном бол одоо чухам аль ёсны дамжлагаас улбаатай юм болоо гэж. Нэрээ да. Жубад яшээ бинанда энэ жодын дамжлага гэдэг нь ер нь хоёр янзын дамжлага байна. Тэр бол нэг нь бол ханд нинжид, инсан нинжид гэж байна. Тэгээд энэ хоёр дамжлагын юу ханд нинжид нь бол бурхан багшийн үеэс дамжлага тасраагүй ингээд дамжиж явсаар байгаад ирсэн тийм нэг дамжлага нь ханд нинжидийн одоо яс дамжлага гэж. Тэгэхээр инсан нинжид бол энэ жидийн дамжлага бол манчир урахнаас одоо богд ламд дамжаад богд ламаас наашаага болболж дамжсан дамжлага нь инсан нинжид гэж. Ийм хоёр дамжлага байдаг. Тэгэхээр энэ Монголд одоо богд огшийн одоо айлцсан дамжлага гол түлхүү одоогоор бол хоёлаа байна. Тэр ханд нинжид нь ер нь илүү гололж байна. Ер нь ямар ч ер нь жодын дамжлага ханд нинжид инсан нинжид гэж энэ хоёр л дамжлага байдаг. Энэ дамжлага гэдэг бол тэр дээрээс дамжсан дамжлага нь ариун бөгөөд тасраагүй дундаа тийм ээ. Тасраагүй байх. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол тэр ажилтнууд нь буураагүй байх гэж үздэг. 9 дугаар богд огшийн дамжлага бол маш ариун юм а гэж. Дамжлага тасраагүй гэдэг нь тэрийг юус таслаагүй нэг ламаас нэг ламд яг ингээд шавьяасаа ингээд дамжицсан дээдийн өвдөс тийм ээ. Тэр өвдсөн тасраагүй дамжлага нь. Мөн тэр ажилтнууд одоо буураагүй гэхээр жишээ нь нэг ламаас ингээд хүртээд тэр ажилтнуудын одоо тэр тангаргийг одоо дороотуулаагүй авч явсан гэж. Тангаргийг ариунд барьсан байх хэрэгтэй гэж. Тэр тангараг ариун бус бол тангарыг одоо дороотуулаад ариун бус байх юм бол хүний одоо амтны тусыг бүтээх амтны сэтгэл одоо тэр номыг буулгахад бол жоохон бас бэрхшээлтэй гэж. Тийм учраас бол энэ богд огшийн энэ дамжлага бол яг тэр дээдээс дамжиж ирсэн дамжлага нь тасраагүй өмнө тэр ажилтнууд буураагүй ариун. Ийм хоёр нэг нандин чухал дамжлагатай юм а гэж. Ханд нинжидийн дамжлага, гэлүүгийн дамжлага гэж, шарын шишний жодлуужингийн дамжлага гэж. Энэ хоёр хоёуланг нь хосолсон. Хослоод тэр дамжлага ерөөсө тасраагүй, тэрний одоо яг дамжлага ариун ажилтнууд буураагүй. Тийм дамжлагатай. Мөн одоо 9 дугаар богд огшийн тэр дамжлагыг анхааран авах
тэр одоо аргачлал тэр өөрийн номын мөр тэдгээр бол яг тэр хуучийг дамжлагын ёсоор номын ёсчлон явж байгаа бас их гайхамшигтай. Тэгээ одоо энэ Мажиг Римбүчигийн одоо лүндэн бошхот бол байдаг. Сэвэн цагийн үест бол жодын одоо шишин гэдэг энэ жодын шишинд одоо мөн одоо жодыг одоо нэр баригч номын ёсчлонгоор биш буруугаар одоо юм бол их гарна гэсэн тийм лүндэн бошиг байдаг гэж. Тэгэхээр энэ богдогшийн дамжлагт бол зэргэмчлэн байгаа. Өөрөө тэр одоо жодын номыг ван лун авшгийг аваад хүртээд яаж хүртгийг тэгээд хүртсний дараагаар тэр уншлагыг ай дангийн хэрхэн яаж унших уу, ямар журмаар яаж бодох уу, яа бүх юм нэрсээ дистрасслан одоо зэргэмчлэн яг байж идэг гэж. Богдогш өөрөө болохоор гэлүгийн ёсны лам өөрийг нь бол Жонон Дарнадын хувилгаан гэж одоо Монголын 9 богдгийг ёсүүлэнгийн Жонон би ёсноос улбаатай гэдэг утгаар нь бол монголчууд ямар нэгэн хэмжээгээр мэддэг. Тэгэхээр Богдогшийн өөрийнх нь тэр одоо хувилгаан дүрээ нэг насандаа авч байсан тэр Жонон би ёс бөгөөд тэр Жонон би ёстой холбоотой ямар нэгэн тийм өвчт амжилтыг бас танд үлдээсэн үү? Тачдаа жород дараа натаг Жонон би одоо тэр нарийн нандин өвдөс авшиг бол зөндөө бий гэж. Тэр дундаас бол энэ ханд нэмжтийн бас ордог. Энд бас мөн өвдөс бас дамжлага бол байгаа. Ер нь бол дамжлага бол харилсан хүртсэн багшаас. Гэхдээ тэр одоо өөрийн бүх Жононын богдогчд байсан бүх дамжлагыг нь бол хараахан одоо бүгдийг авах тийм одоо буян дутсан. Буян дутсны ирэхээр бид нь авч чадаагүй. Багшийн одоо бас лагшин жилээр ирэхэд гэлүү чоо гэж нэ. Тэ одоо энэ гэлүгийн ясан ч гэсэн сухаа жар згээд тэр бол одоо бас мөн Жононын ясны тийм дамжлага байдаг. Жирийн хар хүмүүс ч гэсэн энэ Жадлуужингийн номын богдогшоос ирсэн дамжлагыг ерөнхийд нь аваад ингээд бас уншаад ингээд яваад байдаг. Тэгээд одоо маш олон сайхан тийм Жадлуужинчид би цуглараад жодын их том хурал хурдаг одоо хэмжээнд хүртэл хүрсэн. Хойшоогоо хал мог буриад туваа нарч гисэн энэ номыг их сайхан эзэмшиж ингэж авч явж байгаа. Энэ номыг унших зорилго нь юу юм бэ? Хоёрдугаарт нь уншсан хойноо одоо амьтанд туслах тус нь ямар вэ? Тачдаа номлын дээгла. Жодын ван авшиг хүртээд анхааран авлах хийснээр ямар учир ямар одоо тустай юм бэ? Яагаад их хэвээр бэ гэвэл тийм ээ. Анхааран авлага гэдэг нь бол жодын ном уншсанаар гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ тэргүүлшгүй цагаас одоо хүртэл хүн бүгд одоо ингээл ер нь амтан бүгд зовлонтой байдаг тийм ээ. Зовлон гэх зовлон бэрхшээл болохоосоо болохгүй нийлүү их байж тээ тийм ээ. Тэгээд тэр одоо бидний одоо өдийг хүртэл зовсон зовлон тоочих юм бол тоочж баршгүй. Мөн ирээдүйд зовх зовлон бодох чинь бол одоо санд баршгүй одоо байнгын зовлонтой. Тэр зовлон зүдгүүр хаанаас ер нь гарч яана юунаас болж яана гэх юм бол тэр амин хуваа бодох буюу тэр өөрийн нөгөө өөрийнхөө сэтгэлд инкрилэн барих тийм өөрийгөө чухам өөрийгөө чухалчилж барих инкрилэн барьсан тэр одоо буруу сэтгэлээсээ болж л одоо тэр зовлон үүсгэж байгаа юм л гэж. Тэр жодын номыг ер нь анхааран авлагын хийж практик хийн гэдэг нь юу юм бэ гэхээр тэр муу сэтгэл чинь өөрийн чинь тэр аз жаргалын чинь дайсан бол дайсагнаад байгаа тийм муу сэтгэлтэй тэмцэж тэрийг одоо тэр муу сэтгэлийг л одоо дарах тэр муу сэтгэлийг амирлуулж тэр одоо зовлон үүсгээд байгаа тэр муу сэтгэлийг чинь дарж амирлуулж тэр амар амгалантай бүтээх тэр оюуныг гаргах ийм л одоо учир шалтгааны үүднээс л энэ жодын номыг анхааран авлага хийдэг учиртай юм л да гэж. Минимхэлэн барих энэ сэтгэлээ тэрийг одоо хориод тэрийг одоо солих дагшин нэмжийг төв дээр хэлж тэр бусдыгаа боддог тэр оюунаар сольж тэрийг нөө бусдын төлөө одоо бодох тийм сэтгэлийг үүсгэх тэрийг л бодох хэрэгтэй байна. За тэгээд жодын одоо бас нийт тусын тэр анхааран авлагад бас гол нь юу гэдэг вэ? Альва тэр өөрийнхөө би болон тэр дагуурс ч юм уу их шундаг тийм ээ. Шунд тэрэнд одоо тэрэндээ тулгуурлаад одоо их одоо шунлагдаа гарч идэг. Тэгэхээр тэр өөрийн одоо биеэсээ тэр би тэр ухаан одоо тэр хоёрыг одоо салгаад тэгин өөрийн биеэр одоо биеийн өглөгийг төгс өгч юм. Биеийн өглөгийг харамгүйгээр ингээд өгөөд ингээд ирэхээр тэр өөрд ингээд баригдаад тэр биедээ одоо шунт тачих юм болж тийм ээ. Тэгэхээр тэр өглөгийг одоо өглөгийн баримтыг одоо бол гүцээж байгаа. Тэгэхээр тэр нь болохын зэрэг яаж өгөх гэж. Зэвэт андаа тэр сосо зүб. Тэгэхээр энд бол одоо тэр югүүзэр бяцлаглын явдал явагдчихаа. Өөрийн биеэс одоо өөрийн сүнсийг одоо тэр өөрийн бяцлагж байгаа бурхандаа одоо шингээгээд өөрийн биеийг бол өглөгийн одоо мөн чанарт хувилгаж хэмжээлгүй одоо тэр бяцлаглын одоо
Тэгэхээр одоо тэр үлдэгдэлгүй одоо жишээ нь арьс, мах, цус, яс тэргүүднийг одоо эмзэлгүй тэр бясалгаж одоо тэр бодитод одоо хувилгаад амьтанд одоо түгээлийг тэр улаан түгээлийг, цагаан түгээлийг, алга түгээлийг гэж энэ 3 түгээлэг байгаа юм чи. Тэгэхээр энэ 3 түгээлгийн үүднээс энэ одоо биеийн өглөгийг одоо амьтанд одоо төгс өгч тэгж одоо өглөгийг одоо үлдэж байна. Булгийн 60 цэн гээл явдаг тийм ээ. Тэгж явахдаа одоо өлснө гэж хүнс авдгүй, өвдөн гэж эм авдгүй гэдэл хуучны тийм сайхан өгнүүд байдаг. Тэгээ булгийн 60 ням бүтээл хийх, үхэрийн газар очиж бас ням бүтээл хийх гэдэг юм. Тэгэхээр энийг магадгүй тайлбарлаж ээж саяны өглөг гэдэг сэдв рүү орох байх л та. Тэрнээс биш амьтанд өгнө гэхдээ зэрэг чинь одоо тухайлбал ямар амьтанд вэ гэдэг. Тачдан 쭉 чэд чай дөжа. Тэгээд бол энэ жод лүүжингийн номхотхон юуг одоо голж одоо номхотхон байт юм бол хүмүүн бусын тийм ээ хүмүүн бусын одоо хүн хорлогч одоо цусан дурлагч тийм ээ махан дурлагч тэргүүтэн одоо хүмүүн бусын тийм одоо дээрээ тэнгэр чөтгөр гэсэн одоо тийм хэлтэй тийм байна шүү дээ. Тэдгэрийг одоо гол нь одоо номхотхох тэдгэрт одоо ном номнох тэргүүтэн номын одоо адсын луур одоо амирлуулах тэргүүтэн ийм одоо гол нь бол энэ жодын ном гэдэг үгтэй анхаарал ханддаг. Тэгэхээр тэр одоо 60-нд явна гэдэг бол жишээ нь нэг булаг дээр очиод чулуу авж байгаа нэрлээд тэгэхээр бол орон нутгийн нэг тийм лус савдгийн ч юм. Тэрнээс нь одоо аваа тэрийг номондоо оруулаад тэр лус савдад очихын ном одоо байвал тэрийг одоо ном номнох тийм ээ номын удаагаар ном номж тэрийг одоо номогдох. Тэгээд тэр одоо луус савдаг тэнгэр чөтгөр амьтдад ном номноод тэгээд тэр өөрсөнд нь өглөг түгээл өгөөд тэгээд дараа нь ном ингээд номноод ирэхээр тэдгээр амьтад амирлаад ирэхээр тэр чинь одоо тэр орон даяар тэр хүнд одоо хорлол хийх юм байхгүй болж байгаа юм. Тэр шалтгаан зарим хүний өвчний шалтгаан байдаг. Хүн өвдлөө өвдлөө янз бүрийн одоо гай барцдын шалтгаан лусын хорлол лус савдгийн одоо юу байна гэд тэгдэг штеп. Тэдгээр зүйлүүд чинь бол одоо энэ жодын ном анхааран авлага авах 60-нд явах эдгээр чинь бол одоо тэдгээрт одоо номыг номж тэнд одоо өглөгийг түгээснээр уйдаа ач тус болж байгаа. Тэгээд энэ тэнгэрч өдгөрийн тэр дэрэг одоо нэг одоо тэр хүмүүн бусын тэр хорлогчд тэр номын агаараар тусыг бүтээх юм бол 100 гэлэнд одоо өглөг өгснөөс илүү одоо буян болно гэж үздэг гэж. Тэгэхээр тэр нэг л тэр одоо тэр хүмүүн бусын хорлогч амтныг номхруулсан байхад тэр чинь маш олон амьтанд одоо хорлолыг буцаасан. Амирлал сүмд тус тэр амьтны тусууд хийчихэж байгаа юм шиг. Тэгэхээр энийг бол энэ жодын ном гэдэг бол ялгаатай нь үл. Одоо жодын номын гол одоо номхотгоо нь бол хүмүүн бусын амьтад гэж шүү дээ. Тэр юм гэж. Богд огш моолж ирээ тэгээд ингэж 60-нд одоо гаргаад инхнэр бас мөн ач тус нь бол одоо бодиттой бас одоо гарч илэрж байгаа ч тохиолдол байна гэж. Азрын бүж багш бол өвөр хангаал 60-нд анхны 60-ыг гаргасан Монголд. Тэгээ өвөр хангаад 60-нд гаргасан анхны жил бол гандуу байсан газар бороо хорж зарим ширгсэн булга хүртэл одоо ахаад одоо сэргэж булган сэргэж исэн. Түүнээс дараалаад бол нэлээд хитэн одоо газар аймаг руу бол манай 60-нд одоо гарч байгаа улсууд бол гараад яваад ирж байна. Бүгд л одоо тэд нар бол одоо сонсоход бол одоо ширгсэн булгууд одоо буцаа сэргэж байна. Бороо хор илвэг сайхан орж байна. Өвс ногоо сайхан ургаж байна. Тэг үлзий бусын юм амирлж бас үлзий тэмбэрэлтэй юм их гарлаа гэсэн. Тэр одоо тэр нутгийн одоо иргэд нутгийн сүсэгтэн олон хүртэл одоо ирж тэрийг одоо ингээд хийлж биднэрт ярьж идэг. Тэгэхээр тэр бол зүгээр одоо бидний нүдэнд харагдаж бидэнд сонсогдож байгаа бодиттой нэг жишээ нь бол тэр шүү дээ гэж. Урд одоо социализмын үед чөтгөр гэж юу вэ гэж нэг хүн нөгөөгөөс асууж гин. Тэгсэн нөгөөх хүн одоо ардын засгийн жилүүдэд эрс хорогдсон нэг зүйлийн амтныг хэлнэ гэж ингэж хэлсэн гэж тэр үед чи нөгөө шашингүй үзэлтэй бурхан ч байхгүй буг чөтгөрч байхгүй гэж ингэж үздэг байсан цаг бий тийм ээ. Тэгээд шашин шүтэх эрх чөлөөтэй боллоо. Хэн юугаа шүтэх нь одоо тухайн хүний эрх чөлөөний тухай асуудал болж хувирлаа. Гэтэл чин над руу нэг охин уцтаад ингэж асууж исэн л да. Бушуухан шиг одоо удган болохгүй болвол одоо болохгүй гэр орноос чинь хүн өгөх юм байна та ч өөрөө одоо эрүүл мэнд чинь доголдох юм байна яаралтай удган болоо гэж одоо ингэж хэлээд байна. Нэрээч болохгүй бол үнэхээр намайг нэг юм ороогоо одоо ингэж ёс бусын юм
зүүдэнд ордог, бие өвддөг, хямардаг одоо ийм болчлоо. Би болохоор өөрөө бол одоо удган болчмооргүй байна. Тэгээд ийм нөхцөлд би одоо яах вэ? Та нэг ламд намайг нэг хэлж өгөөч гэж нэг ийм үзэгч охин надад ууцчихсан. Тэгэхээр та тийм хүмүүсэд хандаж юу гэж хэлэх вэ? Тэр нь одоо мэдгүй бөө болохгүй өхөн бөө болвол өгөхгүй гэсэн тийм юм бол байхгүй хаа гэж. Тийм болж арайч одоо тийм бол байхгүй. Тэгэхээр бөөд одоо яа тийм одоо тийм бас хорлдог тийм байдаг ч юм уу болохгүй бол тийм ээ. Тийм зүг юм байж магадгүй юм гэж. Гэхдээ тэрнээс одоо айгаад би одоо бөө болохгүй гэж тэрнээс бол одоо айхвал шаардлага байхгүй гэж. Тэрнийхээ оронд харин хэрвээ өөрт чинь тийм янз бүрийн тийм нэг одоо үнэхээр болохгүй л өөрөө байж чадахгүй юм уу сэтгэл санаа эвгүй оргоод сэтгэлийн одоо тийм атгах үүсээд ивэл жод тавиулах хэрэгтэй. Жодын ном ихлээд уншуулах хэрэгтэй. Тэгээд энэ жод тавиулна гэдэг чинь жод тавихаар бол тэр амьтан бүх тэр мөн одоо тэр хорлогч амьтны чинь хүртэл их нэгүүлсэнгүйгээр одоо ирэхэн турааж байгаа юм гэж. Их нэгүүлсэнгүй ирэхэн турааж байгаа. Их нэгүүлсэнгүй нинжиг бясалгаж байгаа. Тэр чинь тэгэхээр одоо жишээ нь одоо энэ дэлхийд даяхан ч гэсэн одоо инх 50 байдал чинь бүгд одоо дэлхийд даяараа инх 50 байвал хүн болгон 50 амгалан байна шүү дээ. Тэнтэй л адилхан шүү дээ гэж. Тэгэхээр одоо тэр буцаагт хорлоод байгаа амтныг ч амирлуулад их нэгүүлсэн их нэгүүлсэнгүүд бол ерөөсө одоо хураагдахгүй гэж байхгүй гэж. Тэрний ирэхээр л одоо амирлуулах хэрэгтэй гэж. Тэгэхээр тэнд бол одоо асархуу нэгүүлсгүй нинжийн сэтгэл бодож чадвал нинжийн сэтгэл баслах хэрэгтэй. Бодож чаддаг хүн бол одоо жодын ном уншуулах хэрэгтэй. Лам багш нар бол одоо их ирдэг гэж байна. Сэтгэл санаа одоо баг галзуурах га тэгээд өөрийнх нь бийд юм оршоод ч юм уу тийм одоо юу болохгүй бол болохгүй гэсэн тиймэрхүү юм ирдэг. Тэрийг бол би бол ер нь өөрийн хувийн зүгээс л ойшож авч үздэг гэж. Тэгээд жишээ нь бол одоо тэр хүн одоо Христос шашинтай байсан ч гэл эмнэлэг явна. Бөөгийн шашинтай байсан тэр өвдгөр эмнэлэг явна. Бурхны шашинтай байсан ч эмнэлэг явна өвдөх юм бэл гэж. Энэ ямар шашинтай байх нь бол үл хамаарна. Энэ хүн өвдөх, сэтгэл хямрах, сэтгэлийн атгах үүсэх. Энэ юунаас болж ийм бол хамгийн гол нь юу юм бэ гэвэл үүлийн үр. Тэр үүлийн үр гэдэг юм боловсрал гарч ирээд тэр хүн өвдөх, зовох, өөрийн тэр өвчин чинь тэрнээсээ илэрж байгаа болохоос заавал нэг тийм шашинд орж иж тэр өвдөхгүй, ийм шашинтан болол өвдөхгүй гэсэн юм бол тэр бол байхгүй асуудал гэж. Хилэнцэн өглөө намжлаад үүлийн үрийг одоо нэмгэлэх талын юмыг л өөрөө бодож тэрийг л одоо гол төлхөө хийнэ гэхээс гол аль нэг шашинд орсноороо тэр хүний үйл үр нэмгэлтэйг өвдөхгүй болно гэдэг бол бас тэр өрөөсгөл асуудал. Тэр бол би тэрийг бол нэг тийм голчилж үздэг. Хамгийн гол хүний үйл шүү дээ, үйл юур гэж. Хүн жишээ нь одоо тэр хүн намайг одоо хорлоод байна ч юм уу тийм ээ. Энэ одоо хорлоо гэдэг ч юм уу. Тэгж болох юм тэрний эсрэг харин тэр хүнийг их нэгүүлсэнгүй сэтгэлээр одоо бодож тэр хүнд харин тэр хүний одоо сэтгэлийн үндэс нь ариус болтгоо гэж ерөөл тавьж залбирх ёстой маа. Тэр хүнийг өрөвдөж инхрийлэх хэрэгтэй. Тэр хүнийг нинжин сэтгэлээр инэрх хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө тэр хүн хэрвээ энэ хүнийг одоо хорлоё гэж тэр хүн буцаад ингээд бодож ивэл тэр өөрөө нүгэл хилэн цураагаад хилэн цураасаар тэр хилэнцийнхаа тэр ураасны үрээр яах вэ? Тэр хүн зовлон дунчих. Энэ бид зовлон хайхтар үйл хураагаад тэр зовлон дунж ш. Тэгэхээр тэр хүн одоо энэ бодлоосоо салж тийм ээ зөв ойлгож энэ хүний сэтгэл үндэсэнд нь одоо тэр байгаа тэр хорын сэтгэл нь арилж тэр амар амгаланд байгуултгоо гэж тэр нь харин тэрэнд одоо их нэгүүлсэнгүй сэтгэлийг бодож залбирж өрөөх ёстой маа гэж. Тэгэхгүй бол тэр хажуугийн тийм хорын сэтгэл бодвол буцаа тэр чинь зүгээр өөрөөдөө л хорлож байгаа болохоос бусдыг хорлох нь бол хараахан ер нь өрөөсгөл тал тэр бусдыг бол багтаа хорлно гэж байна. Өөрийгөө хорлоод байгаа маа гэж. Тэгэхээр тэрэнд бол илүү их тэр нинжин сэтгэлийг бодож бясалгах хэрэгтэй байдаг гэж. Бас нэг зүйлийг бас хүн анхаарч яах вэ юу юм гэхээр нэг хүн нэг хүнийг за би энийг нэг дийлчих юмсан тийм ээ зодчихсан гэж бодож ивэл нөгөө хүн тэр боломжийг хараад байж итэл тийм ээ ямар боломжтой үед нь би энийг зодно гэж бодож итэл нөгөө хүн харин арх хууцсан явж ивэл араас нь очиод зодчиход маш амархан тэр өөрөө тэр боломжийн нүгээр гаргаад өчөж байгаа. Тэрнтэй адилхан надад тийм ч юм хурцүүдээ сэжиг гэдэг шүү дээ бас тийм сэжиглж атгалах. Тэгч тэрнээс оллоо. Энээс оллоо би одоо өвдөх нь үгүй тэгж хорлогдлоо шүү гэдэг ч юм уу. Тэр бодлоосоо болоо тэр бодлыг ингэж бодохоор нөгөө хүмүүс бас нэг хорлогч байгаа амтны хорлогч амтны яг тэр нэг өгөөш нь болоод чиж жишээ нь амархан тэр хорлцоод тэр нөгөө өөрийн сэтгэл байх нь шүү дээ. Сэжигийн сэтгэл тэр атгахын сэтгэл гарсан бол тэн дээр тулгуурлаад тэгээд энд хорлогдчих. Тэгэхээр тэр хүн өөрөө тэр сэтгэлээс тэр атгах
тийм сэжгийн тэр сэтгэлийг бол өсч хэрэггүй маа гэж. Хүн одоо татахаараа юмыг бодож ургуулна бодсоор байтал альва тэр буруу зүйлийг бас босгодог шиг хүн одоо жишээ нь одоо хажуудаа сууж байгаа хүнийг энэ хүн уурлаад байна. Яагаад уурлж ийм нэг өөр сэтгэл энэ хийвгүй хөдлөл юм уу чанга шидээд л байх юм. Үгүй л их муухан хараад байна ч юм уу. Тэр байга байдал нь ер нь л их муухай ууртай намайг л үзээ ядаад байна гэд ч юм уу. Тэгэж бодсоор байгаа нөгөө тэгэж тэр нөгөө хүн уурлаагүй багт тэрийг ингээ ууртаа болгож өөрөө хараад тэгээд тэрнээсээ болоод хүний харьцаа одоо жишээлбэл эвгүй харьцаа үүсгэх ч юм уу. Тэрнээс өөрөө бурууддаг шиг тэгээд хүний намдгийн атгахын тэр сэжгийн сэтгэл гэдэг бол яг тийм одоо яг л тэрийг үүсэж дандаа тэгж буруу. Тэгэхээр тэр атгахын тэр нуу сэжгийн сэтгэл бол хэрэггүй маа гэж. Төрөний нөгөө танд руу ярьсан тэр эмэгтэй ч гэсэн мөн адил хүнийг нэг гимтээ энэ ууралж ийн гэж бодоод ингээд атгах сэжгээр ингэж бодсоор гоод тэр хүнийг ууртаа болоо харждаг шиг хүн одоо би бөөглөхгүй өхөн гэж яна гэдэг чинь бас л өөрийгөө хитрхи их чагнаал ингээл одоо сэжиглэл бодоод би тэгээд ах шиг байна үгэл бие чагнаад ч юм ингээл бодоод байвал бас тийм одоо атгахынхаа үүднээс тийм болсон байж магадгүй маа гэж. Энэ надад сосон намдог мөн шууд гэрээс. Бурханч сэтгэлээс, буугч сэтгэлээс, буй бүхэн бүгд сэтгэлээсээ гэж нэг тийм манай ноён хотгтын айлдсан сайхан шүлгийн мөр байдаг. Судар тарны ном гэж ярьдаг. Жодлуужингийн ном маань энэ судар тарныхаа номны чухам аль үйлд нь хамаардаг юм бэ? Та жидан дандаа тэр жод бол судар тарны хоёулаа хосолсон юм а гэж. Судар тарны нуус тарны ясанд орсон ч бай, судрын ясны ч юм бай. Өөрөө их даруу төлөв те. Даруу байх гэдэг бол хамгийн чухал гэж. Тэгэхээр ямар ч одоо судрын ясны ч юм, тарны ясны ч юм тэр омог орхох тийм ээ. Өөрийгөө их одоо дээгүүр тавьж үзэх ч юм уу одоо тийм үзэл бол хилэнц шүү дээ. Хилэнц нүгэл болно шүү дээ гэж. Жод молом гэж хурал жил болгон болдгоо гэж. Тэгэхээр богд огшийн болоод одоо таны шавнар хэр олон ийм жодлуужингийн шавтай болвоо. та жидан Жодын авшиг нийт болон нийт тусын гэж хоёр байдаг. Тэгэхээр богд огшийн шавнартай нийтийн одоо авшигтай хүрсэн шавнар бол хэдэн мянга бол байгаа баха гэж. Нийт усынх нь гэхээр 300 гэдэг богд огшийн. Тэгээ минийх бол бүр бага 100 гэж. 100 хэдхэн шавнар бий. Би одоо яг өөрөө тоолж мэдэхгүй гэж. Хичнээн босны нь мэдэхгүй маа гэж. Жод молмын номын одоо том хурлын зорилго нь тухайлбал юу вэ? 저도 주문한 데 Жод малыг бол богд огш анхан одоо өөрөө одоо өрлөг жил болгон хурахыг эхлүүлсэн тийм ээ. Жил бүр жодын ерөөл хурах энэ одоо ямар учиртай бэ гэвэл урд одоо энэ социализмын үед ч юм уу тийм ээ. Монгол оронд их олон хүн хилмигдсэн тийм ээ. Мон одоо дайнд чинь олон хүн үргэлжсэн байдаг тийм ээ. Тэгээд тэр хилмигдээд тэр одоо цаг усаар хамаа алдаад хөнөөлгөөд тийм тэгж байгаа тэр хүн чинь бол тэр сэтгэлийн атгах айдас ихтэй өгч байгаа юм л да гэж тийм ээ өнгөрөхдөө тэр их сэтгэлээс их айдас үдтэй тэгээд өнгөрөхөр чинь тэгээд төрөл нь бол сайн төрлийг авч чаддгүй тэр төрөл нь одоо жишээ нь одоо бас зарим нь бол тэр зан ч юм уу одоо хүмүүн бусын хорлогт амтэнч болох тэргүүтэн дэр янз бүр байдаг гэж тэгээд тэрнээсээ үүдээд бол одоо сайн муугаар нөлөөлөх тийм нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ жодын ерөөлгөө хурснаар тэр номын удаагаар тэр номын авшиг тэр номын айдастай тэр номын хүчээр тийм ээ бол тэр хүмүүн бусын тэдгээр амьтад нь амирлж гítэлж тийм ээ тэр төрлөө сайн төрөл олоогүй амьтдыг гítэлгээд сайн төрлөд нь одоо сайн зэв төрүүлэх гэдэг бол. За хоёрдугаар тэр хоорондын мөн одоо тэр биеийг дүрсгүй одоо мөн одоо тэр хүнд орлогч тийм ээ тэнгэр зүтгэр гэж ярьдаг лан дэрээ гэл ярьдаг мөн тэдгээр амьтад хоорондоо бас мөн тэдгээр нь хямраад ингээ ирэхээр тэр байгаа орон нутгийн хүн ард хоорондоо хямралдах өвчин зовлон гаргах тэргүүтэн бас тийм шалтгаан болдог шүү дээ. Тэднийг намирлуулад ирэхээр энэ орон нутагт сайхан үлзий дэлгэрээ тийм үлзий бус юм арилаад үлзий бус нь амирлаад ирэхээр сайхан үлзий буйн дэлгэрээд тэгээд ирэхээр тэр хүн ард хоорондоо эвнэгдэлтэй орон нутагт одоо ган зудгүй сайхан болох нь л үлзийтэй л одоо юм бүхэн дэлгэрхийн уг шалтгааныг бий болгож байгаа юм шүү дээ гэж. Сүүлд одоо Монгол оронд бол газар хөндөж хөдөлгөөх ухах байгаль орчинтойгоо бас зүү бас харьцах явдалж гарч байна. Тэгэхээр чин тэнд чин тэр тухайн орны савдаг тийм ээ орны эзэн орны тэнгэр гээл байдаг.
тэдгэрийг хямарснаас болж одоо бас үлцгийг ус юм гарах тийм байдаг гэж энэ жодир бол орсноо тэдгэрийг амарлуулж тэдгэрийг одоо хямарлуулдаг. Тэгэхээр одоо манай жардсанд явсан улсууд бол бас их зарим нэг ирээд ярьдаг гэж бодтой харлаа гэж ийм дүрстэй амтан байна. Тэгэж ингэж ирээд тэглээ би инглээ гэд бүр зарим нь айсан зарим нь яахаа мэдсэнгүү гэсэн ч юм уу. Тэгээд тийм янз бүр үзэгддэг зарим улсуудад нь бол гэж. Тэгэхээр тэр чинь бол бид нүдэнд үзэгдэхгүй бол байхгүй гэж бодох хэрэггүй. Тэгэхээр бас тэр чинь бас тийм амьтад бол бас байгаа үстэй гэж. Жилд нэг удаа болдог энэ жад молмын их хөрөөлөөр хэр олон хүмүүс ирж хорхол. Да читанга мама Сүүлийн үед бол энэ жодын ерөөлд бол одоо хүмүүс сүсгтэн олон ч одоо их ирдэг болж байна гэж. Тэгээд надлан бол тэр одоо хорж байгаа хурлын дуган бол дүүрж ийсэн. Би бол тэр улсууд ирсэн улсууд сүсгтэн олон ч гэсэн дараа нь ирээд ярьж яхна энэ хуралд ингэж сууснаар бол бас надад өөрчлөлт гарч байна. Өөр их тустай мэдэгдэж байна гэж их олон хүн ярьдаг л дээ гэж. Тэгэхээр өөрөө одоо жилийн заслагэл монголчууд бас хийлгээд идэг. Тэгэхээр энэ жодмолмыг хуруулаа, жодмолмын даган байсаар ингэвэл бас өөрөө жилийн засал хийлгэж чадахгүй юм гэсэн жилийн засал бас болох юм байгаа юм шүү гэж. Тэгээд жод уншдаг улсууд нь 70, 80, зарим үедээ 160 ч юм уу тэгэл янз бүр ирдэг гэж. Тэгэхээр энэ жил их хизээ хаана болох вэ? Энэ жилийн гандан төгслийн хийдийн гунгаач хөлн татсанд болох байхаа бас энэ болж исэн. Тэгээд 11 сарын 23-наас эхлэх байх. 7 хоног хүрнэ одоо энэ хурлаа. Чойрын 6 их татсан гэж одоо тэгээд Сера хийдийн бүтцэд Сераж, Сераме гэж хоёр татсан байдгаа гэж. Тэгээд та Сераме татсангийн цорон гівш гэж энэ цолтой лам Рембучи бас хуйлгаан. Тэгэхээр та энэ өөрийнхөө урд төрлийн тухайд өөрийнхөө тухайд жаахан тавч танилцуулах уу? да тэр Бан ханчин гэдэг ламын төрлөөс одоо үүдэлтэй. Тэрнээс одоо танд улбаалаад бан ханчин гоцсор гэж. Тэгээ тийм лам байсан гэж. Тэгээ тэр бол одоо жирэн бүчигийн үеэс. Тэгээ жирэн бүчи богд ламын одоо 8 шавийн одоо жанчун бомба гэж бас нэг шавийн болторч байсан. Тэгээд дараагаар бол энэ серами татсан байгуулсан. Тэгээд энэ урд дахь төрлүүд нь бол их одоо айдчинлуутай их том авиатал амдар байсан байлээ гэж. Жадан усэлама том маяг ба бүтэц өндөд гаргав. Өмнөх одоо оцор ламнар одоо төрүүд бол өнгөрсний дараа бол заавал биен дээр нэг бурхны дүр одоо бурхан гарч идэг. Тийм байдаг байсан гэсэн. Надад л аах байхаа гэж. Тэр өнгөрсний дараа тэр гавлын ингээд гавлын дотор бол тэр одоо аранжин буюу өөрөө ингээд тодорсон бурхны дүр ингээд байт юм билий. Тэгээ олон тийм гавлууд урд төрлийн гавлууд байсан. Ихэнх нь одоо алга болсон гэдэг. Алга бол одоо бол 3-4 тийм гавл нь байдгийн байлээ. Би тэрийг үзэхэд бол яг тэр бурхны дүр өөрөө тодорсон байсан. Өөрөө цаанаасаа тодорсон байсан. Тийм байдгийн байлээ гэж. Оцор лам бол өмнөх дүрүүд нь бол төвдөлтөө бол одоо энэ гоноо буюу госоогоор тийм их өндөр дээгүүрд одоо ордог бас лам байсан байлээ гэж. Өөрөө шүхэртэй залгагддаг. Олон дагалаг бараалагч нартай. Тэгээд тэр оцор ламын чанзуу буюу тэр өөрийн даамал тийм ээ. Тэр ламыг шадар ламыг бол төвдийн засгийн газраас томилдог. Тийм их ям бидэлдэг лам байсан байлээ гэж. Тэгээд урд улсууд нь бол тийм л одоо лам байсан мөн. Одоо энэ миний үест бол надад одоо юу ч ахгүй гэж. Та яг нам газрыг барьж айлдж чинь. Тэгэхээр та хэдих хуйлгаан бэ? Одоо 15 жонгоцоо. оцор ламгийн хуйлгаан. Одоо 15 тэр энэ далаа багш богд багш хоёр бол Монгол төмний сүсгтэн олны одоо орон дээд чимэг лам багш нар нэмаа гэж. Төрөл дамжиж ирсэн төрлийн барилгаад таалын ерөөлтэй одоо энэ үүлийн одоо сайхан барилгахтай энэ лам багш хоёр багш байна шүү дээ. Энэ хоёр багшигаа одоо айл дүрийн сонсож тэр хоёр багшийнхаа одоо тааллыг дагаж тэр зарилгийг сонсож байх хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ хоёр багшигаа сайн шүтээд одоо явбал Монгол төмний одоо буян заяа дэлгэрж энэ орон даяараа сайхан үлзий тэмбэрлэлтэй сайхан байна гэдгийг би 100% хэлж чадах байна гэж. За танд их баярлалаа. Үнэхээр тийм байх байхаа гэж бодож байна. Төвжижээл.
дээд багш нарынхаа зарлиг сургаалыг бол бид нэр олон төрлөө сахиж тангараг танцаг ариун явж ирсэн энэ одоо монголчуудын буян заяаг туршсан сайн сайхан номын үйлс ямагт дэлгэрэх болтугай гэж таныг морилж ирсэн энэ үлзийтэй өдөр ийм эрүүл тавья. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Сирамэ Дацангийн Гэвш Цоромб Оцор Римбучи танд их баярлалаа. Таны буян номын тэн үлсэд их амжилт хүсье. Мөн одоо бидний ярилцлагыг орчуулж өгсөн Дэрхийн гигантын 9-р богд багшийн дэргэдийн шав Жамин Доржлондоо баярлалаа. За өнөөдөр одоо энэ Монгол телевизийн хамт олон телевизэд урьж оруулж байгаа танд болон одоо нийт одоо телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ ярьсан зүйл юм сонсон хүлээн авсан та бүхэнд маш их баярлалаа гэж. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай Ариусхан Гүмүда нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Сирахидийн Сирамэ Дацангийн Гэвш Цоромб Оцор Римбучи морилон ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.